GG олон жилийн өмнө хиймэл оюун ухааныг өөрийнхөө төлөө ажилуулад хиймэл оюун ухаанаар мөнгө олуулах мөрөөдөл өнөөдөр биелсэн гэж найдаж байна. Би юу гэсэн бэ гэхээр миний өмнөөс намайг унтчих үед, намайг компьютер тоглож үед, намайг хоолоодж үед ажил хийгээд надад мөнгө олж өгдөг хиймэл оюун ухааныг хөгжүүлсэн. Энэ хиймэл оюун ухаан яаж надад мөнгө олж өгөх вэ гэхээр Binance гэдэг крипто exchange байдаг. Binance дээр миний мөнгөөр крипто арилжаа хийн. Ямар нэг койныг худалдаж аваад худалдаж авсан үнээс нь өсөнгүүт зарж ашиг олно. 24 цагаар туршид өрдөөсөө ийм хийгээл мөнгө олоод байж идэг гэж ойлгож болно. За яг одоо та нар миний энэ хиймэл оюун ухааны арилжааны үр дүнгийг харж байна. Компьютер унтраалттай үед утаснасаа бүх зүйлийг хялбар хянах үүднээс Telegram-ийнхаа чаналтай холбогдсон байгаа. Тэгэхээр 2026 оны 7 сарын 7-ны өдрөөс энэ хиймэл оюун ухаан крипто арилжаа хийж эхэлсэн байна. Нийт 70 крипто арилжаан дээр ашиг олоод 29 крипто арилжаан дээр мөнгө алдсан байна. Крипто арилжааг 100% урьдчилан тооцоолох боломжгүй. Ямар ч тийм баталгаа байхгүй. Энэ чинь крипто арилжаа. Тийм учраас ялагдах мөнгө алдах тохиолдол заавал гарна. Гэхдээ win rate нь 70%-тай. Нэг өсөндөө арилжаан дээр мөнгө олох магадлал нь 70%-тай гэсэн үг. За та нар Gemini ChatGPT руу ороод 70% win rate гэж ямар утгатай асуугаад үзээрэй. За тэгээд нийт олсон ашиг нь 16 Америк доллар. Ямартай ч мөнгө бол чадна гэдэг бол баталсан. Одоо 2026 оны 6 сар бол бүх крипто зах зээл амар унсан үе. Юунаас болсон бэ гэхээр газрын тос хормозын хоолойно асуудлаас болоод ерөнхийдөө бол дэлхийн эдийн засаг хямарсан. Тэгэнгүүт их мөнгөтэй хүмүүс чинь крипто салбараас өөрсдийнхөө мөнгийг илүү аюулгүй салбар руу шилжүүлэх шийдвэр гаргаад ингээд ерөнхийдөө бол крипто зах зээлээс мөнгө гадагшлаад ирэнгүүт бүхэл койнууд нь унж эхэлсэн. За тэгээд энэ амар уналттай үе дээр 16 Америк долларын ашиг олж байна гэдэг бол зах зээл уналттай үед ашиг олж чадж байгаагийн нэг жишээ. Ашиг олж чадж байгаа гэдэг харуулж байгаа хэрэг. Энийг л хүсэж ирсэн. Миний цорын гац хүсэж ирсэн юм бол өрдөөсөө л энэ. Крипто зах зээл уналттай үед ашиг олж чадах нь үгүй. Өмнө нь крипто зах зээл өсөлттэй үед 100 Америк доллар, 200 Америк доллар олж чадчихсан. Тэрийг бол харсан. Крипто зах зээл өсөлттэй үед мөнгө олж чаддгийг нь бол харсан. Харин энэ удаа зах зээл уналттай үед мөнгө олж чадчих нь чадахгүй нь тэрийг бол харж байна. Тэгтээ харамсалтай нь баталгаа байхгүй. Крипто зах зээл дээр ирээдүйд тим юм болно, ирээдүйд тим ашиг болно. Өөрчлөлт амлах ямарч боломжгүй байдаг юм. За тэгээд өнөөдөр ийм дүгнэлт хийх болцсон бас нэгэн чухал шалтгаан бол би HyperOpt backtesting хийсэн байгаа. HyperOpt backtesting-ийг би 2026 оны 6 сарын бүхий л одоо Binance дээр койнуудын чартан дээр нь хийсэн. Тэгэхээр 2026 оны 6 сарын одоо бүхий л Binance дээр койнуудын чартууд нь бол мэдээллийн санд нь хадгалагдсан байгаа. Тэр мэдээллийн санд нь хадгалагдсан датаг нь би татаж аваад тэр датан дээр нь энэ хиймэл оюун ухааныг тест хийлгэж байна гэсэн. Энэ чи back test гэж хэлнэ. За хамгийн ихний тест 500 удаа тест хийсэн байгаа. Хамгийн ихний тестэн дээр нь яг миний крипто арилжааны стратегийг байгаа чигээр нь тест хийхэд 2026 оны 6 сард 85 Америк доллар алдсан байна. 2026 оны 4 сард орчимд 100 Америк доллар ашигтай байсан стратеги 2026 оны 6 сард 85 Америк доллар алдж байгаа. За тэгээд хоёр дахь тестэн дээр нь болохоор нөгөө 85 Америк долларын алдагч чинь шууд цэвэр ашиг руу ороод 55 Америк долларын ашиг олсон байна. Дөрөв дахь тестэн дээр 69 Америк долларын ашиг олсон байгаа.
80 дахь тестэн дээр 67. Тэгэхээр хамгийн сайн тест нь болохоор энэ 500 тестний 261 дахь тест нь. 261 дахь тестэн дээр 80 Америк долларын ашиг болсон байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 500 удаа тест хийгээд тэр 500 тестнийхаа хамгийн сайн 6 тестийг нь энэ чи харуулж байгаа байхгүй. Одоо яа тийм бэ гэхээр миний крипто арилжааны стратегийн бүх тохиргоонуудыг нь янз бүрээр өөрчлөөд 500 хөлбөрөөр тест хийж үзэж байна гэсэн үг. Одоо крипто арилжааны стратегийг та нар барилгын зураг төсөлтөд адилхан ойлгочих болно. Барилгачин зураг төслийн дагуу барилга барьдагтай яг адилхан. Миний энэ крипто арилжааны хэмнэлэн ухаан крипто арилжааны стратеги дээр заагдсан зааврын дагуу крипто арилжаа. Тэр заавар дотор нь баахан тохиргоонууд байгаа. Тэгэхээр тэр тохиргоонуудыг нь 500 өөр хөлбөрөөр өөрчлөөд тест хийсэн байна шүү дээ. Тэгээд хамгийн сайн үр дүн нь 80 Америк доллар. Крипто зах зээл баг түүхэнд амар онцлогтой байгаа. Яг тэр мөчөд 80 Америк доллар бодсон байна. Энэ бол маш сайн үр дүн. Энэ бол маш сайн үр дүн. Тэгэхээр яг одоогийн байдлаар миний толгойд эргэлж байгаа бодол бол олон жил зовж хийсэн зүйл маань ингээд ирэхэд бол эцэц дуусч байна. Одоо ингээд энэ крипто арилжааны бод яг жинхэнэ утгаараа миний өмнөөс 24 цагийн туршид ажиллаад мөнгө олох боломжтой болж байна гэсэн бодол эргэлдэж байгаа боловч ирээдүйд юу ч болж магадгүй. Тэрэн дээр амлалт өгч чадахгүй. Тэгээд guys одоо 6 сар одоо өнөөдөр бол 2026 оны 7 сар 6 сартай харьцуулах юм бол одоогийн байдлаар бүхий л крипто койнууд огцом уналтаас sideways төлөв рүү шилжиж байна. Та нар Binance руугаа ороод энэ ч биткойны чартыг харах юм бол одоо би та нарт нэг гоё юм харуулъя. Биткойны чартыг харах юм бол биткойн ингэж огцом унсаар угаад ерөнхийдөө бол 2026 оны 6 сарын 5-ны өдрөөс эхлээд sideways төлөв рүү шилжсэн байгаа байхгүй. Огцом унж жагаад энэ огцом уналт нь 2026 оны 6 сарын 5-ны өдөр зогссон байна. Тэгээд sideways төлөвт явж жагаад 2026 оны 7 сарын 1-ний өдөр ерөнхийдөө бол хамгийн ёроол дээр очсон байна. 7 сарын 1-ээс өнөөдрийн хүртэл uptrend руу ерөнхийдөө slow uptrend гэж хэлнэ. Энийг та нар ингээд сайн анзаарах бол дараачийн ёроол нь өмнөх ёроолноос дээр байхгүй. Одоо чинь энэ өмнөх ёроол нь бол 61-тэй гэж харагдаж байна. Дараачийн ёроол нь 61-350, дараачийн ёроол нь болохоор 61-740, дараачийн ёроол нь 62-900, дараачийн ёроол нь 63-588. Энийг харж байна. Эний чинь ерөнхийдөө бол sideways bullish төлөв гэж хэлнэ. Sideways uptrend гэж хэлсэн ч болно. Тэгэхээр ерөнхийдөө биткойн одоо хамгийн чухал major coin нь удаан өсөлтийн төлөвт орсон байна гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар крипто зах зээлийн уналт зогсоод удаан өсөлтийн төлөвт орсон гэж миний хувьд бол дүгнэж байна. Ягаад гэвэл биткойныг бол маш олон альткойн дагна. Одоо биткойн дээр юу болж байна? Би тань жишээ харуулъя. Зүгээр шууд амьд жишээ харуулчих. За энэ чинь хэдүүлээ нэг альткойныг харъя. Аата. За энэ аата гэдэг нь альткойны чартыг харъя. Яг биткойны чарттай адилхан байгаа ч гэсэн. 6 сарын 31-ний өдөр биткойныг огцом унах үед энэ аата гэдэг койн бас дагаж огцом унсан байна. Тэгээд 7 сарын 1-ний өдрөөс биткойн uptrend, slow uptrend руу шилжсэн. Энэ аата болохоор нэг огцом өсөх гэж оролдоод бүтлгүүтээд тэгээд одоогийн байдлаар slow uptrend руу шилжсэн байна. Тэгэхээр яг 100% таг дуурайхгүй ч гэсэн ихэнх альткойнууд биткойны хөдөлгөөнийг дуурайж байгаа. Одоо биткойн удааширсан өсөлтийн төлөвт орчиж байна гэдэг чинь ихэнх альткойнууд удааширсан өсөлтийн төлөвт орцсон байгаа.
нэгэсэндээ крипто зах зээл яг одоо бол сэргийж эхэлж байна гэсэн үг. Тэгээд биткойн бүр ёроол дээрээ очиж исэн 6 сард тест хийгээд 80 Америк долларын ашиг болсон юм чинь. Зарчмын хувьд крипто зах зээл сэргийж байгаа нь 7 сард 100 Америк долларын ашиг олох байх гэж бодож байна. Амлалт өгч чадахгүй крипто зах зээл дээр юу ч өөрчлөлт амлах боломжгүй. Тэгээд guys та бүхэн миний крипто арилжааны хиймэл байхыг өөрсдийнхөө крипто арилжаанд ашиглаж болно. Яаж гэдэг тухай би бүр сургалт гаргацсан байгаа. Хэдэн сарын өмнө 3 сарын өмнө бүр сургалт гаргацсан байгаа. Та нар миний хийсэн сургалтыг харахыг хүсэх юм бол яг энэ үзэж байгаа бичлэгийн чинь доор more гэдэг жижигхэн кноп байгаа. More дээр дарангууд бичлэгийн description хэсэг нь гараад ирнэ. За энэ ч би энэ Binance Spot арилжааны ботыг өөрсдийн хэрэгцээнд ашиглах тухай энэ бичлэгнээс үзээргээд өмнө нь хийсэн сургалтынхаа линкийг оруулсан байна. Та бүхэн энэ линкэн дээр ингээд дарах юм бол нэг төлбөртэй миний крипто арилжааны ботны бүрийн хэмжээний сургалт руу орчихно. За тэгээд энэ YouTube-ийн бичлэгэн дээр энэ 21 минутын урттай энэ YouTube-ийн бичлэгэн дээр бүх зүйлүүдийг заасан байна. Энэ крипто арилжааны ботны тухай яаж ажилдгийг, яаж мөнгө олдгийг, хэрхэн энэ крипто арилжааны ботыг та нар өөрсдийнхөө крипто арилжаанд ашиглаж миний хийсэн энэ бүтээлээр мөнгө олохын тэр тухай бүх зүйлүүдийг чинь жишээ үзүүлсэн байдлаар заагаад өгсөн байна. Ердөөсөө энэ бичлэгэн дээр гарч байгаа юмнуудыг та нар дагаж хийгээл болоо. Энэ бичлэгэн дээр гарч байгаа юмнуудыг дагаж хийгээл энэ крипто арилжааны ботыг өөрийнхөө төлөө ажилуулад эхлүүлчихнэ гэсэн үг. За юм байна guys. За тэрнээс гадна би миний крипто арилжааны хиймэл оюуханы крипто арилжааных нь үр дүнг мөнгө төлөхөөсөө өмнө харах боломжийг та нарт олгож байгаа. Та нар тэхийн тулд яг нь үзэж байгаа бичлэгийн чинь доор би Telegram community channel-ийн линкийг оруулсан байгаа. Энэ хөнгөн линк дээр дарах юм бол та бүхэн миний Telegram channel руу community channel руу орж байна. За тэгээд Telegram community channel дээр ботны худалдаж авсан сигналууд нь тавигдж байгаа. Зарсан сигналууд нь биш, зөвхөн худалдаж авсан сигналууд нь тавигдж байгаа. Одоо жишээ нь хамгийн сүүлд AAVE гэдэг койныг 93.41 ханштайгаар 5:32 AM дээр худалдаж авсан байна. За тэгэнгүүт та нар яаж энийг шалгаж болох вэ гэхээр та нар яаж энэ ботыг ашиг олсон эсэхийг шалгах юм? Эхлээд Binance руу ороод энэ чинь AAVE гэж хаагаад энэ чинь AAVE USDT гэдээ гараад ирж байна. Энэ дээр дарна. За тэгэнгүүт энэ чартынхаа цагийг 1 минут дээр тавина. Чартынхаа цагийг 1 минут дээр тавиад 5:32 AM-ийг хаана вэ? Тэрийг олъё. За 5:32 AM энд байна. Тэгэхээр миний крипто арилжааны бот AAVE гэдэг койныг яг энэ ч худалдаж авсан байна гэсэн үг. За 5:32 AM-с яг одоогийн цаг хугацааны хооронд AAVE гэдэг койны үнэ нь ботны худалдаж авсан ханшнаас дээшээгээ гарсан байна уугүй юу? Тэрийг та нар шалгана. хамгийн ихтэй 93.24 дээр очсон байна. Ботны худалдаж авсан ханш нь 93.41. Тэгэхээр 5:31-ээс 5:32-оос яг одоо цаг хугацааны хооронд бол AAVE гэдэг койн ботны худалдаж авсан ханшнаас дээш гараагүй байна гэсэн үг. Тэгэхээр нэгэсэндээ энэ бот бол AAVE гэдэг койныг одоогийн байдлаар зарж амжаагүй байна гэсэн үг. Юуг нь хүлээгээд байгаа юм бэ гэхээр авсан ханшнаас нь AAVE гэдэг койны ханш нь дээш гарахыг нь хүлээгээд байгаа. Хэрвээ 5:32-оос одоогийн ханшны хооронд AAVE гэдэг койны үн ботны худалдаж авсан ханшнаас 1-2% өссөн байх юм бол энэ бот аль хэдийн зараад ашиг олдсон байна гэсэн үг.
Ямар тохиолдолд мөнгө алдсан байна гэж тооцох вэ гэхээр ботын худалдаж авсан ханшнаас 15%-аас илүүгээр унсан тохиолдолд мөнгө алдсан тооцно. Яагаад гэвэл энэ бот чинь худалдаж авсан ханшнаас нь 15% унах хүртэл нь худалдаж авсан койноо зарахгүйгээр хүлээн. Буцаж өсгөг нь хүлээн. 15%-аас доош унчих юм бол ерөнхийдөө энэ койн улам цааш унах өндөр эрсдэлтэй байна гэд алдагдлаа хүлээн зөвшөөрөөд зарна. Алдагдлаагаар зарна. Тэр тохиолдолд. Тэгээд тэр тохиолдолд та нар энэ ботыг мөнгө алдсан тооцсноо гэсэн. За ингэж ерөнхийдөө бол та бүхэн мөнгө төлөхөөс өмнө энэ крипто арилжааны бот ашиг олж чадж гин үү, чадахгүй байна уу? Тэрийг нь ингээд мэдээд авчихна. За тэгээд та бүхэндээ үн цэнтэй цаг хугацаагаа надад зарцуулсанд маш их баярлалаа. Дараачихаа дугаараар уулзъя. Peace.